Монгол орны бэлчээрийн доройтол түүнийг одоо хэрхэн шийдвэрлэх арга зам байгаа талаар та бүхэн танилцуулнаа. За манай орн нь болохоор 2024 оны газрын нэгдмэл сангийн сүүлийн мэдээгээр болохоор 109.2 сая га бэлчээрийн эдэлбэр газартай гэсэн байгаа. Манай орн болохоор ерөнхийдөө нутгийн дагуу буюу өндөр бүслүүрийнхаа дагуу 3 одоо том бүслүүртэй байгаа. Энд өндөр уул, уулын ой тэгэхээр. За өргөргийнхаа хувьд болохоор хээр, цөлийн хээр, цөл гэсэн 3 том бүслүүртэй. За үүнээс гадна бүс-бүсийн бэлчээр гэж байдаг. За энэ бүс-бүсийн бэлчээр нь болохоор ерөнхийдөө өвөл хаврын хүнд хэцүү цагт хамгийн ихээр манай малчдад ашиглагддаг байдам буюу говийнхан бол байдам цайдам гэж хэлдэг. Ерөнхийдөө дэрстэй бударгантай ийм бэлчээрүүд байгаа. За ингээд ер нь үндсэндээ 7 том одоо бүслүүртэй нийт 256 төрлийн одоо Монгол орн бэлчээртэй. За энэ бэлчээртэй бид бүхэн яаж хандж ийнэ гэхээр одоо энэ жинлүүр дээр байгаа шиг бэлчээртэй ерөөсөө одоо өмнөх хэлтгэлүүд дээр гарч байгаа шиг огтхонч бид бүхэн анхаарахгүй байгаа. За энэ бэлчээрээс бид нар юу авж ийн гэхээр малчдын орлогын их усраа олсон махаа авж ийн, ноос ноолуур, сүүсүүн бүтээгдэхүүн арьс гэсэн эдийн засгийн их усүр маань бэлчээрээсээ бид бүхэн авж байгаа. Манай Монгол орн бол ерөнхийдөө нүүдлийн буюу мал аж ахуйтай учраас манай малууд ерөнхийдөө жилийн 4 үйлрэлт буюу нийт одоо ижтэй жилийнхээ 90%-ийг бол бэлчээрээс авдаг. Үлдсэн 10%-ийг бол одоо цаг хүнд хэцүү үед ялангуяа хээлтэй их мал идрүүл тижээлэр 10% нь хангагдж байгаа гэсэн судалгаа байгаа. Гэвч бид нар эндээ анхаарал хандуулахгүй улмаас бэлчээр маань яаж ийн гэхээр сүүлийн үед бол хүн бүхэн ярьж байгаа бэлчээрийн газрын дороотол бол газар авсаар байгаа. За бэлчээрийн газрын дороотол нь яаж ийн гэхээр за энэ зурган дээр харагдаж байгаа шиг бэлчээр бол одоо ингээд нарийн өвс дүүрсэн ийм сайхан халиурсан бэлчээртэй байх хэрэгтэй. За тэгэхээр энэ бэлчээрийг зохисгүй ашиглаад буюу жил дараалан сэргээ ихгүй зохисгүй ашиглалтын улмаас бэлчээрийн урмал нүгэрмэг нь өөр урмал бүлгэмлэр солигдохыг бэлчээрийн дороотол гэж байгаа. За энэ зурган дээр харагдаж байгаа шиг битүү нарийн өвс ургасан байх ёстой бэлчээр маань буруу ашигласны улмаас цөөхөн хитэн харгана нь тороогод харагдчихна гэсэн үг. За энэ бэлчээрийн дороотол нь юунаас болж ийнэ гэхээр мэдээж нэгдүгээр том хүчин зүйл нь болохоор одоо уур амьсгалын даяарч гэсэн өөрчлөлт байгаа. За түүний дараагийн гол нөлөөлж байгаа юм нь ерөөсөө зохисгүй ашиглалт. За энэ зохисгүй ашиглалтын улмаас бэлчээр яаж доройтсон бэ гэхээр за манай орнд болохоор ерөнхийдөө түрүүний хэлсэн 256 төрлийн бэлчээрд маань яг зөв үнэн бодит дээр хянан магадлага мониторинг хийгдсэн 2011 он байгаа. Түүнээс хойш бол одоо улсын хэмжээнд хийсэн мониторинг бол байхгүй байгаа. Энэ дүнгээс харахад бол нийт нутаг дэвсгэрийн 24.7% нь бол ямар нэгэн байдлаар доройтсон. За үүний 8.8 сая га бэлчээр нь болохоор сул буюу бага зэрэг. За 12.3 нь буюу 3% дунд зэрэг. 3.6 га нь бол маш хүчтэй доройтсон байгаа. За энэ дээр зурган дээр харагдаж байгаа шиг ингээд нарийн өвс ургасан байх ёстой бэлчээр одоо бол даацаа хэтрүүлж ашигласны улмаас л худлаа ногоон буюу шарилжаар дүүрсэн. Тэгээд түүний улмаас ашиглалт явагдсанаар халцгай газрын тоовол нэмэгдсэн байнамаа. За манай орнд болохоор улсын хэмжээнд бэлчээрийн одоо дороотол буюу төлөв байдал гэж бас нэрлэдэг. Үүнийг л ерөнхийдөө 4-5 ангилж байгаа. Бага зэрэг, дунд зэрэг, хүчтэй, маш хүчтэй. За маш хүчтэй доройтсон бэлчээрийн төлөв байдал болохоор ерөнхийдөө цөлийн хээр, өндөр уулын бүслүүртэл маш хүчтэй гэсэн 4 зэрэглэлтэй байгаа. За хээр уулын хээр дээр болохоор эхний 3 буюу бага зэрэг, дунд зэрэг, хүчтэй доройтсон гэсэн 3 төлөв байдал байгаа. Тэгэхээр маш хүчтэй доройтсон бүслүүрүүд яаж юм гэхээр тэнд илүү их ашиглалт байна. Түүнд одоо энэ цөлийн бэлчээр шиг эмзэг байгаа учраас хүчтэй доройтсон төлөв байдалтай бэлчээрүүд ихэнх хувийг эзэлж байгаа. За ингээд бэлчээрээ доройтолтой талаар яаж юм гэхээр одоо ингээд нарийн өвс ургасан байх ёстой бэлчээрт за ингээд шоргор лүйлтэй бэлчээр эсвэл шарилж лүйл нь одоо нийлээд ургацсан ийм бэлчээр байж байгаа. Одоо яг намрын дүрх байдал нь шарилжтай бэлчээрүү гэдгийг харахаар бид бүхэн Улаанбаатараас ирэхэд ерөнхийдөө улаарсан бэлчээр их харагдаж байгаа. Тэнд болохоор нэг настай лүйл их ургацсан буюу төлөв байдал өөрчлөгдөөд доройтсон байна гэсэн харагдаж байна гэсэн. Яг өнгөний аспектээр. За тэр бэлчээрт байгаа одоо говьд л ерөнхийдөө энэ харганы төрлийн бутлаг урмлууд их байдаг. За тухайн бэлчээрийг бүрдүүлэгч үндсэн урмлууд нь бол говь нутагт бол ерөнхийдөө сөглөг урмлууд байдаг. За энэ харганы бутанд хэрвээ тухайн бэлчээр хэвийн байх юм бол ийм сайхан бөмбөр бүрэн бут байх нь. За төлөв байдал дунд зэрэг юм ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхөөр нөгөө харгамын бут маань сармайгаад энэ тэндээ одоо элсээр дүүрсэн бүрэн одоо бөмбөр бут болж чадаагүй байна гэсэн.
За хүчтэй юм уу маш хүчтэй доройдод ирэхлээр нөгөө харганы бут маань сармайгаад бүр дундаасаа ингээд мөхцөн гэсэн үг. Дундаа одоо элсээр дүүрсэн. А тэгээд цөөн хідэн навчин одоо мөчөр навчтай харагдчихна гэсэн үг. За түүний дараа малд одоо хамгийн махан тарга ахуулдаг урам бол нарийн өвснүүд байдаг. За энэ дээр болохоор Монгол өвсний зургийг харуулсан байна. За энэ нэгдүгээр зурган дээр байгаа шиг Монгол өвс маань энгийн үедээ ер нь 40-50 см өндөр ургадаг ийм урмал байгаа. За энэ цагаарсан хэсэг нь болохоор Монгол өвс маань цэцгэлсэн байна гэсэн үг. За энэ малд одоо тараа ахуулдаг нарийн эр өвснүүд маань бусад цэцэг шиг юм янз янзын шар ногоон тод цэцэг гардгүй учраас цэцгэлж ийн гэдэг нь бол хараахан мэддэггүй. За энэ шивээ бич гэж бас заримдаа ярьдаг. Шивээн тухай урмлыг өрнө гэсэн үг. Үрлээд цэцэглээд ингээ бүрэн сайхан хөгжилтэй. Төлөв байдал өөрчлөгдөд дунд зэрэг дөрөжлөөр хайрцангуй намхан буюу 20-30 см-тэй үржлийн найлзуур буюу цөөхөн хідэн одоо үржлийн найлзуур цэцгэлсэн харагдаж байна. За дунд зэрэг хитрхийг ашигласны улмаас нөгөө урмал маань 10 хэдэн сантиметр өндөртэй цэцэглэж чадаагүй үржлийн найлзуур үүсээгүй гэсэн. Тэгэхээр үрлээгүй байна гэдэг маань дараагийн зөндөө Монгол өвснүүд маань өрн гарахгүй учраас гарч ирж чадахгүй гэсэн. За улмаар кит их ашигласны улмаас за энд бол малчид их харагдаж байна. Хөдөөгөр явхад л ийм хоосон тав их байдаг тий. Энэ яаж ийм гэхээр ашиглалтын улмаас нөгөө Монгол өвс маань мөхцөн байна гэсэн үг. За доройцсон бэлчээр дэлгэрэх томоохон шинжүүд нь нэгдүгээр тул мэдээж урмал хоорондын хоосон орон зай ихсээд урмал тачир сэрэг намхан ургана. За одоо энэ зурган дээр харагдаж байгаа шиг дэрсний бут ингээд мөхцөн байна гэсэн үг. Мөхсөн урмал нь өөрөөр хэлбэл бүрэн бөмбөр бут байх ёстой бол мөхөөд задраад голын хэсэг нь болохоор элсээр дүүрсэн захын хідэн ургалт найлзуурнууд нь одоо ургаж ядаад ургаж байгаа энэ зурган дээр харагдаж байна гэсэн үг. За дараагийн шинж нь ямар шинж илэрхийлэхээр урмлын зүйлийн бүрэн бүрэлдэхүүнд өөрчлөлт ордог. За энийг болохоор манай судлаач яадаг гэхээр өөрөөр хэлбэл одоо энэ жишээн дээр авж байгаа болохоор хээрийн бэлчээр дээр болохоор ерөнхийдөө энэ хээрийн бэлчээр дээр хялгантай бэлчээр дээр 46 зүйлийн урмал ургадаг. За одоо төлөв байдал нь өөрчлөгдөд дунд зэрэгээс доош ургасан бэлчээрт 11 зүйл урмал байгаа юм. За энэ дээр ногоонор гисгсэн энэ бэлчээрт одоо малад махан тараг ахуулдаг одоо нарийн эр өвснүүдийн нэрийг бичсэн байна. За харин эдгээр дороотлоо төлөв байдалд орлохоор эдгээр эр өвсний оронд дандаа луур шарилж дүүрэн ургацсан байгаа гэсэн. За энийг судалгаагаар харуулсан байгаа. Манай хөдөөж их сургуулийн одоо экосистем судалгааны төв болохоор 2005 оноос хойш цөлийн хээрийн бүсийн мониторинг судалгааг Өмнөгов аймгийн Булган сумын Хавцайд багт хийж байгаа. Хээрийн бүсийн төлөөлөл нь болохоор Сайн цагаан суманд байдаг. За энд бид бүхэн 2005 оноос хойш одоо хүртэл тасралтгүй бэлчээрийн томоохон бүлгэмжлүүд дээр урмлын мониторингийн судалгааг хийж байгаа. За энэ дээрээс харахаар бид нар 5 оноос хойш 2024 оны нийт дүнг оруулсан том мэдээллийг энд харуулж байгаа. Тэгэхээр хүмүүс тухайн бэлчээр 46 зүйл урмал ургасан байна. 20 хэдэн зүйлдээ ерөнхийдөө гайгүй зүйлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй буюу зөвхөн тоон дээр ярьж байгаа. Тэнгүүд тэр тооны цаана болонгод бүрэн бүрэлдэхүүн буюу түрүүний хэлсэн шиг тухайн одоо эр өвсний оролцоо их байгаад алаг өвсний оролцоо түүний дараа ганц ба нэг нэс урмлууд бол одоо цөөн бүрдүүлэх хэрэгтэй. Тэнгүүд энэ дээр бид нар бүхэн зүйлийн бүрэлдэхүүн түүн дээр тусах бүрхэж арвийн үзүүлэлтүүдийн нэмээд статистикийн боловсруулалт хийгээд харсан. Тэгэхээр энэ ногоонор өсөнд ерөнхийдөө баг зэрэг доройцсон. Дараагийн энэ улаан хүрэн нь болохоор дунд зэрэг энэ болонгод хүчтэй доройцсон бэлчээрийн төлөв байдал болохоор төлөв байдлынхаа хувьд ялгаатай гарцсан. Энэ 5-аас 24 онд болохоор өөрөөр хэлбэл говь цэлийн бэлчээрийн урмлууд болохоор ерөнхийдөө харьцангуй ганц төсвөртэй өөрийнхөө үүргийг бол жилүүдийн гангаар нийлсэн байна. Гантай жилүүдүүд бол харьцангуй төсвөртэй бүрэн бүрэлдэхүүнийхээ хувьд ургаж чадчихна гэсэн судалгааны дүн байгаа. За үүнээс гадна нөгөө мал иддэг нарийн өвснүүд нь багасна гэсэн. Эдгээр яаж ийм гэхэлэр ашиглалтаас шууд хамаарангуудаа саяны зурган дээр гардаг шиг ашиглалт яагаад хэрэгтэй вэ гэхэлэр тухайн бэлчээрийн урмлуудыг газрын гадаргуу дээрхийн 50-аас одоо 50% хүртэл ашиглаад өөрөөр хэлбэл цуслангийнхаа бэлчээрийг сэлэхгүй нэг удаа ашиглаад 2 удаа ашиглахаар урмлын ургалт бол газрын гадаргуу дээрхийн хэвийн газрын доорх үндэсний системэл бүрэн байгаа. 3 буюу түүнээс дээш жил ашиглаад 3 удаа ашиглаад газрын гадаргуу дээрх навчны хэмжээ багасаад түүнийгээ дагаад үндэсний системэл улмаар мөхөөд энэ хамгийн сүүлийн зурган дээр бол үндэсний систем байхгүй байгаа нь харагдаж байна.
За энэ дороотлол нь хаана хамгийн их байна гэхээр ерөнхийдөө хамгийн ашиглалт өндөртэй хангаан бүсэд нүүдхэн амын 81.9%, үүнд нөгөө их малын маань 52.4% буюу тал хувь нь бол хангаан бүсэд, хээрийн бүсэд бол малын 26% нь хамгийн их эдгээр ашиглалтай бүсэдүүд бол түүнийгээ дагаад дороотлолын зэрэгэл хэмжээ нь бол их байна. За ингээд бэлчээрийг одоо ингээд дороотлуулаад буруу ашиглаад болохоор яаж юм гэхээр нэгдүгээр зурган дээр харагдаж байгаа шиг мал маань ам дүүрэн нарийн өвс буюу бэлчээрээс бүрэн дүүрэн өвс идэх ёстой. Гэвч одоо энэ төлөв байдал өөрчлөлтийн улмаас идэж чадахгүй. Тийм учраас дунд зэрэг дороотсон бэлчээрт буюу дундуур идэлтэй мал болохоор нийт одоо авах тэжээлийн 86%-ийн хүчтэй буюу маш хүчтэй дороотсон тохиолдолд яаж юм гэхээр авах ёстой эц тэжээлийн 58%-ийг л авж ийн гэсэн үг бэлчээрээс. Ингээр яаж юм гэхээр нөгөө мал маань махан таргаа өгч чадахгүй өөхөн таргатай. Манайхны нэг усан тарга гэж хэлдэг. Үүнийг дагаад одоо гулуузны хэмжээ, бусад мал давжаарах, хээл хаях гих мэт шинжлүүд бол илэрсэн байгаа нь судалгаар харагдаж байна. За эдгээрийг шийдвэрлэх хамгийн гол арга зам гэхээр ерөнхийдөө энэ 20 жилийн хээр цэлийн хэрийн бүсийн мониторингийн судалгаанаас харахад тухайн бэлчээр маань маш хүчтэй хүчтэй дороотоод өөрөөр хэлбэл босгоод авчиж чинь гэсэн үг. Тухайн бэлчээр байгалийнхаа яг эдгээр унган дүрхэд эргээд хэвэндээ орж чадахгүй болсон гэдгийг бид нар одоо судалгаар гаргаад олуулсан сэтгэл өгүүл гаргацсан байна. Тийм учраас босхын давуулахгүй байхын тулд бид нар хэдний ээлжинд бэлчээрийн уламжлалт менежментийг хэрэгжүүлэх боломжийг бий болгох хэрэгтэй. За энэ уламжлалт менежментийг орчин үеийн шинжлэх ухааны дэвшил дарга технологиг хослуулж дороотлыг аль болох эрт онцлож түүн дээрээ мониторинг хийх шаардлагатай. Хэрвээ тухайн бэлчээр маань дороотсон байх юм бол түүнийг сэргээн сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй. За энд яах вэ гэхээр эхний ээлжинд түрүүнд миний хэлсэн шиг 11 оноос хойш улсын хэмжээнд яг бэлчээр дээрээ тулгуурсан төлөв байдлын судалгаа хийгдээгүй. Энэ төлөв байдлын үнэлгээг үл хийх ёстой. Мөн экосистемийн үйлдвэрэг буюу нөхөн сэргээх ажлыг бол зайлшгүй хийх шаардлагатай байгаа. За энэ уламжлалт менежмент юун дээр хамгийн ихэвчлэн малчдын бичил менежмент хийх уламжлалт мэдлэгийг одоо дээшлүүлэх нь хамгаас чухал байна. Яг л уур амьсгалын өөрчлөлт ингээ явж ийн түн дасан зохицох хэрэгтэй гэж байгаа боловч манай Монголын малчид бол харьцангуй эрсдэс уур амьсгалтай байгалийн нөхцөл байдаг учраас дасан зохицох чадвар бол харьцангуй сайн. Энэ өөрчлөлтөн дээр түрүүний хэлдэг шиг одоо сэлгээ хийх ч юм уу тэр одоо мэдлэгийн нөлөөх одоо нарийнаар мэдлэгжүүлэх шаардлагатай. Дээрээс нь манай Монгол мал маань бие физиологийн хувьд болохоор байгалийн бэлчээртэй дасан зохицох чадвартай мал байгаа. За эдгээрийг одоо хийсний үр дүнд яах ёстой гэхээр бэлчээрийн менежмент бол сайжирна, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадвар нэмэгдэнэ, мянганы түүхтэй бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх өв соёл маань хадгалагдана. Энэ маань бэлчээрийн одоо доктортой ирээдүй болж байгаамаа. Соргог болон баг зэрэг дороотсон бэлчээрт ямар арга хэмжээ авах вэ гэхээр тухайн бэлчээрээ хамгаалах хэрэгтэй, үрийн их усврыг бий болгох болно гэсэн үг. За баг зэрэг дороотсон бэлчээрийг зохистой ашиглаж сэргээж хамгаална. Хэрвээ тухайн бэлчээр сайжруулах зориулж бэлчээр зөнхлөн ургадаг тэжээлийн ургамлын үрийг түүж үрийн нөөцтэй бий болгох хэрэгтэй. За эдгээр ихний 3 тохиолдолд нь болохоор ерөөсөө тухайн бэлчээр баг зэрэг дороотсон байхад ийм энгийн арга хэмжээнүүд авахд бол бүхэн сэргээх боломжтой байна. Тэхийн тулд бид бүхэн сэлгээгээ баримтлаад тухайн ургамлаа цэцэглээд өрлүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгжээж үргэлжээд нөгөө бэлчээр маань өөрөө байгалийнхаа юмд очно гэсэн. За дунд зэрэг болон хүчтэй дороотсон бэлчээрт бол заавал түүнийг сайжруулах арга хэмжээ нэмэлтээр хийж сайжруулалт явагдана гэсэн. Хэрвээ босгоод авчих юм бол бид бүхэн хуучин яг Монгол үстэй бэлчээр шиг эргээд болгож чадахгүй гэдэг нь судалгаагаар гарсан байгаа. Тийм учраас эхний ээлжинд бэлчээрийнхаа төлөв байдлыг үнэлж мониторинг хийх бол шаардлагатай байгаамаа.